Цахим системээр бүртгүүлж газар өмчилж авахар сонгогдсон 13821 иргэн өнгөрсөн 2 дугаар сарын 26-ны дотор газраа баталгаажуулах учиртай байсан. Газар өмчлөх эрхээ авсан иргэдийн баталгаажуулалтыг өнгөрсөн сарын 11-ээс эхэлсэн сар шинийн байр давхцсан учраас иргэд энэ ажилд хойр хандах нөхцөл үүссэн байна. Тиймээс нийслэлийн өмч харилцааны газраас энэ 7 хоногийг дуустал буюу энэ сарын 6-ныг дуустал өмчлсөн газраа баталгаажуулах боломжийг иргэдэд олгож байгаа гинэ. Нийт 13821 иргэн газар өмчлөх ёстойгоос одоогоор 10150 иргэн газраа өмчүүлж 2881 иргэн өмчлөх газраа баталгаажуулж амжааг байгаа ч. Сүүлийн 5 байршилт бол нийтдээ одоо тийм ээ 10150 иргэн одоо өргөдлөө өгөө баталгаажуулсан байна. Нийтдээ бол 13821 иргэн албан ёсоор баталгаажуулах ёстой. За одоо өнөөдрийн байдлаар одоо сонгох хүртэл хугацаанд тийм ээ 28-ны дотор өргөдлөө өгж амжаагүй 2881 иргэн байна. Хоёр дахь удаагийн газар өмчлөлөөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо их цуурай, бага цуурай ан болон Сонгон найрхан дүүргийн эмээл дуулын баруун хоолой, Багнуур дүүргийн тариан булаг, Багхангай дүүргийн 2 дугаар хороо, Хангайн хүндий зэрэг байршилд иргэдэд газраа баталгаажуулж байгаамаа. Тэгэхээр одоо зөвхөн нэг жишээ хэлье л да. Зөвхөн Баянзүрх дүүргийн их цуурай ам гэж байгаа тийм ээ. Их цуурай аманд бол нийтдээ 170 гаруй иргэн л. За 178 иргэн сонгогдох ийм боломжтой сонгогдсон байгаа. Гэтэл энэ дээр бол яг хүсэлт өгсөн тийм ээ 50 гаруй мянган иргэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ 50 гаруй мянган иргэн донд хүсэлтээ өгөөд 170-д нь шалгараад ингээд сонгогдоод үлдсэн. Тэгсэн мөртлөөсөө өнгөрсөн одоо 28 хүртэл тийм ээ өргөдлөө өгч чадаагүй, өргөдлөө өгөөгүй. Тэгээд одоо өнөөдрөөс эхлээд сунгаад 5 хоног ажлын 5 хоног сунгаад явах энэ хугацаанд бас өргөдлөө өгч чадаагүй иргэнд бол нэр яг өмнөөс нь бол харамсалтай байгаа. Бүхэл бүтэн 50 эдэн мянган хүн дундаас тийм ээ 170-д орж сонгогдчиход тийм ээ ингээд өргөдлөө баталгаажуулахгүй байна гэдэг маань тухайн иргэнээс шалтгаалж байгаа асуудал л та. Тэгэхээр иргэд минь дахин хэлэхэд ийм сайхан сонголтын дээр тийм сонгогдчиход тэгээд газраа баталгааж чадлагүйгээр ингээд хүчингү эрхээ хүчингү болгох иймэрхүү асуудал битгий бас үүсгээсэ. Тэгээ одоо энэ хүү мэдээлэл үүсэж байгаа бол бас нин дээр одоо энэ ажлын 5 хоногт багтаагаад өргөдлөө баталгаажуулах асуудал дээр ороосоо